ухаантай Монгол өв соёл уламжлалууд бол агуу их түүхтэй, агуу их өв соёлтой одоо агуу ард түмэн гэдэг. Тэгэхээр энэ Монгол их өв түүх соёл уламжлал ёс заншил маань гээдснээс өнөөдрийн энэ нийгмийн одоо энэ эвгүүс сар одоо асуудлууд их гарч байна гэж би бодож байна. Өнөөдөр ихтэл одоо хэдхэн хүн тийм төр засгийн эрхэнд гарчаад тэр мөнгө төгрөгөө авч идээд ингээд хүнийг хайрлах болсон сэтгэл бол энэ Монгол их ёс заншлаг гээснийх баха. Ер нь бол одоо энэ Монгол ухаанаар ирээдүгээ бид нар бэлтгэмээр байна. Монгол их өв соёлоо хүүхдийн одоо энэ хүмүүжил, сургууль хүмүүжүүлэх ялангуяа боловсролын салбарт их шингээж өгч багаас нь одоо ингэж Монгол их ухаантай тийм ээ их хэтэрхий сэтгэлийн шунтгүй ийм гоё одоо тийм боловсролтой хүмүүсийг бэлтгэмээр байна. Боловсрол гэдгийг дэлхийн нийт өргөн цар хүрээгээр манай Монголын агуу их ухаан өргөн цар хүрээгээр харж байсан. Өнөөдөр боловсрол мэдлэг чадвартай хүмүүс байгаад байдаг. Боловсролтой хүн Монголд хомс болоод иршин өргөнөлөгчөө энийг та анхаарч үзээрэй нэгдүгээр. За хоёрдугаар бол Монгол бол агуу уулан их сайхан их орн. Миний өвгдөд бурхан гойсон ч битгий өгөөж биднэрт загсан. Түүний төлөө үе үеэрээ яаж тэнцэж ирсэн бэлээ. Бид нар түүхээс киноноос хараад нулимс гойжуулан үзэл суудаг баха Монгол хүн омгш. Тэгэхээр бид нар түрүүчийнхээ одоо энэ уул уурхайг ухаад биднэрт ямар ашиг ирсэн бэ? Ганцхан уул уурхаагаас Монголын 3 сая хүн амыг хангалттай жижиг хөрөнгө одоо гарч ирж байгаа шүү дээ. Хангалттай жижиг хөрөнгө нэгээс нь зөвхөн ихтэл нилээн хэдийг ухаад дээр нь ахаад ухах гээд байгаа энэ уул уурхайн лицензүүдийг бүгдийг одоо тусалж өгөөч. Би Гүрүүжин сумын цогтойрын иргэн төсмийн цэцрэг гэж байна. За би сумдаа болохоор жижиг оюутны цэхийг ажиллаж байгаа. Манай сумд тийм бас асны уурхай, баяраг уурхай, ажилладаг тэмдгийн удаа ажилчдын хувьцыг хийж ер нь орлогын их усрыг бас 60-70% бүрдүүлдэг. Ер нь асласан орон нутгад үйлдвэрлэл үйлчлэгийг явуулж эхлэхэд маш хүндрэлтэй байдаг. Энийг бас төр засаас ялангуяа орон нутгад одоо Улаанбаатар нийслэлээс асласан орон нутгад үйлдвэрлэл үйлчлэгийг явуулахад төр засгийн бодлого маш их хэрэгтэй байна. За одоо энэ малчид бас ярьж штэ арь шир үнгүүлээ гэж яриад байдаг. Энийг боловсруулах мэргэжлүүдний тийм боловсруулалтын энэ мэдлүүдийнхаа сургуулиудад бүр энэ ангийн нэгэд бэлдээд өгөөч. Тэр мэдлүүдэд бэлтгэсэн боловсрол хүчнүүдийг ажлын байраар хангаа явж байгаа аж ахуйн нэгжүүдээр хөл дээр нь зогсоод эхний 2-3 жил төр засгийн хамтраад тэд аж ахуйн нэгжүүдэд дэмжиж өгвөл ийм бас боломж байна гэж хардаг. За мах шил хөдөөцөн бүтээгдэхүүн өмнө харгүй байна гэдэг чинь аль шиг мөнгө болохоос мах нь үнэтэй байгаа ш. Болон тэр Улаанбаатар гэдэг нөхөр яриад үл махыг хэдийн 24 мянга 32 мянга болгоцвол ард түмэнд хэрэгтэй байна. Тэрийг яах гэдэг вэ? Одоо тэгээ тэрийг хэн авч идэх вэ? Хамгийн олон махтай. Тэгээд ингээд үйл тэр үнэ гадаадд импорт хөрвчил өмнө хөрвчлийнхээс энэ ард түмэндээ тэгж үнэтэй байна гэдэг тэр буруу зүгээр тэр аль шиг бол хаягдж байгаа нүг тэрнийхээ тал дээр бас юм бодох хэрэгтэй байдаг юм байна гэж бодож байна. За бас нэг асуудал одоо би нэг даралтны имийг одоо тэгээд идэж яадаг хүн. Одоо тэгээд даралтны имийг авах гэж одоо сүүлдээ бүр энэ картын бараанд нэг аюултай очрож баг алцах төгчөөсөн. Одоо тийм асуудал хүрсэн байгаа. За одоо тэр үнд хүрээд ер нь имийн хорыг чинь хүн зүгээр авч идэхгүй хүнд зарахгүй шүү дээ. Тэрийг дуртай үедээ очиод авч ивэл ер нь яадгийг хөнгөлтөөр нь би тэгээ бүр барахаа байгаад 6 сар чадахгүй 7 сар чадхаа байгаад бүр тэр эмчтэйгээс муудалцсан. Тэгээ сүүлд нь бүр бүтэн үнээр нь худалдаад авцсан. Одоо 10 сар хүртэл эмтэй байгаа. Тэгээд 11 сараас бас нэг юу яах юм наашин цааш нь болох юм ингэж нэг яриад байгаа юм. За тэгээд тэр биелэх байгаа. Энэ тэгээ яригдаад байдаг биелдэг юм шүү. Нэг юм байдаг. За Завхан аймгийн хувьд гэх юм бол хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавиад тэр хүрээндээ нийтдээ 24 сумдаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн. Энэ нийтдээ 24 сумдаа бол үн төлбөргүй тоног төхөөрөмж өгсөн. За энэ Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Дээрээс нь тоног төхөөрөмжийг өгдөг төсөв мөнгийг маш ихээр зарцуулдаг хэрнээ энэ дээр зөвлөх хүрчлэгээ эрдээсээ оруулж өгдөггүй. Тухайн иргэн маань өөрөө бизнес эрхлэх тухай болон тэр бүтээгдэхүүнээ яаж борлуулах энд арга замын зааж өгөөгүй тохиолдолд бол тэр үйлдвэрлэл бол хөгжөхөд маш хүндрэлтэй.
Тэгэхээр энэ үйлчлэгийг бид нар үзүүлснээр бол үйлчлэгээ үзүүлснээр 9 сарын хооронд бол бид нар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гаргасан байж байгаа. Түүхэн үедээ одоо хог дээр гарсан байгаа гэдэг тэр нэхийг бол боловсруулад тэгээд нэхий жилетик, мишок, тэгээд хүүхдийн үүлгийг гих мэтчлэн бүтээгдэхүүнийг өнөөдөр үзэсгэлэн дээр гаргаад тэрийгэ борлуулад анхныхаа борлуулалтыг авсан байж байгаа гэхээр үнэхээр манай байгууллагын хувьд бол үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр бидний хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр энэ хөтөлбөрийг бас ингээд үндэсний хэмжээний хөтөлбөр болгоод цаашдаа хэрэгжүүлээч гэсэн юм хүсэлтийг тавих гэсэн юм аа. Манай аймаг одоо дулааны цахилгаан станц байхгүй аймагуудын нэг. Тэгэхээр дулааны цахилгаан станц нэн төрөнд хэрэгтэй байна. Энийн одоо ногоон шанд барих одоо бас тийм яриа явагдаж байгаа. Энийн одоо хөрөнгийг одоо нэн даруй сайхан шийдэж өгөөч гэж танаас хүсэж байна. А дулааны цахилгаан станцтай бол манай залуучууд одоо бас үйлдвэр барих одоо мөнгөтэй залуучууд байх шиг байна. Одоо үйлдвэр чинь нэн төрөнд одоо дулаан, уурс ийм нэг хэрэгтэй байна. Энэ хөрөнгө асуудлыг шийдэж өгөөч гэж. Одоо энэ манай ногоочд маань одоо тэр ус ногоогоо тарихад одоо усхааны сувг нь одоо 70 гэд оны одоо их цөөхөн гаг усалдаг юутай шуудуутай тэрүүнийг одоо нэг даруйхан томсгочмоор байх юм. Тэгэл одоо үе үеийн засгийн энэ засаг барьж байгаа одоо энэ аймгийн дарга нар одоо бас шийдэж өгөхгүй байсаар одоо бас нэлээд хэдэн жилийн үзчихээ. Энүүн дээр одоо бас тэр усхааны сувгийг бас нэлээд одоо олон гаг хамрах одоо нэг 10 км л газар байгаа юм л да. Энийг одоо ингээд шийдээд өгчдөг бол ногоочд маань одоо улаан хальс саримсай тарих өшөө одоо бүсэд зүйлийн ногоо тарихад одоо бас их юутай байна. Их хэрэгтэй байна. Дээр нь одоо ногоочд манаас цахилгааны нас татаад өгдөг бол бас тэндээ буугаад одоо ногоогоо арчиж хамгаалахад нэг тустай байхаар байна. За баярлалаа. Миний өөрийн сэтгэлд хамгийн эмзэглэж явдаг юм. Төр засаг өөрчлөгддөг. Ардсан нийгэм гэж анх үүссэн цагаас хойш өмнөх одоо явж исэн төр засгийн бодлогыг бүр үгүйсгэж хаяад ахаа шинээр байгуулах гэж ахаа шинээр юм хийх гэж байна гэж өчнөө цаг хугацаа өргөдөж тэгээд тэрнээс чинь хохирлыг болохтой зэрэг малчин бид ард иргэд бид нэр тэрний одоо хор уршгийг бид үзэж амсаж эдэлж явж байна. Малын бодлого гэж юм чинь маш зөв явж исэн шүү дээ. Одоо бол малын бодлого адлагдсанаас энэний чинь сөрөг нөлөөгөөр одоо энэ бэлчээрийн дагаж хүрэхгүй байна. Малчид орлогогүй болж байна. Ашиг орлогогүй болж байна. Малчид цөөрч байна. Энэс чинь залуучууд шантарч байна. Ийм юмнууд чи одоо энэ залуу малчин бэлдэх асуудал юун дээр энэ дээр бас төрөөс бас бодлого зохицуулалт явуулахгүй бол энэ арай болмооргүй байна. Өмнөх болж исэн явдлуудаар бодоход манай Монгол улс чинь уул уурхай байхгүй байхад чинь ганцхан малынхаа ашиг шимээр л болж исэн. Хамгийн баян орон байх ёстой байтал хамгийн ядуу зүдүүл юм яриад байгаа юм. Энэ би бол Монгол хүнийг ядуу гэж хэлэхэд иччихэл байдаг. Би бол ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ гэхээр залхуу хүн гэж ил тодорхой. Тийм л хүн. Тийм л бодолтой. Хүн төснөөс ялангуяа энэ улс зүйн хүмүүс баггүй савж ингээд одоо фэйсбүүкээр явдаг. Вебсайт болоод өгөөж чаддаг. Гэхдээ ер нь Монгол орны хэрэгжил бол асар бага байт юм билээ. Тэгвэл жишээ хэлэхэд одоо Монгол бид өмнө аймгийн одоо тэр маргаантай байгаад байсан Саут Гоби, Кол Транс гэдэг тэр газар хөл ажилласан байгаа. Тэгэхээр тэр байгаа техник элдэр гэж бол аимшиг. Одоо бид алхмыг хийгээд чухал юм аа. Тийм учраас бид түрүү хэлсэн ингээд боломжоор жил бол машин дээр анхаарал тавьж өгөөч гэсэн санал ярьлаа. За эндээс